нөхцөл байдалтай холбогдуулаад хүмүүс чинь нөгөө энэ тийм цуглараад мод тавьдаг гэсэн бол одоо тийм байхгүй. Коронавитой холбоотой айл болсон хашаандаа гэсэн утгатай байхгүй юу? Тэгээд жоохон бодож өгөх хэрэгтэй юм байна ингээд хэлнэ. За. Тийм болохоор би угаасаа энэ дээр булган гэсэн энэ бэлэг энэ юм маань байгуулга энэ тэгээд ийм хашаа машаатай тэгээ энэ дээр нэр айл майл ингээд тэр модуудаа барьсан байгаа энэ л юм болчих юм болов бодчихгүй. Тийм энийг харин ийм жижигрүүлээ тэр булганд тавьж яхаад эсвэргээр энийг харин нааш нь томруулаад за тэгээ оруулаад тийм тэгвэл хоёр тэгээд анхны энэ юу болохоор ийм нөгөө юм ногооноор ч юм уу нэг хамгийн анхлаад нэг юу авсан штэ нэг өнгөтэй болгоод ирсэн штэ. Алин? Нэг уустай арийнхын фоныг за. Нэг доор хэсэг нь шар тэгээ дээшээгээ ингээд цэнхэр болоод юм үүсэлттэй. Тэрнгээрээ байвал зүгээр юм болов. Тэгэхгүй болохоор яг ийм цагаан гэхээр хүмүүс ч бас нэг үлээж авдаг юм шиг шүү дээ. За мөгөө. Болно тий. За тэгвэл хоёлаа юу вэ? Арын дэвсгэрээ устгацлуу яла. Энэ дээр юу фолдероо нэгэд үзье. Эхлээд энэ цоож энэ юугаа фолдероо зүгээр итгэвчүүлээд наад цоожин дээр дарангуудаа фолдероо нэч. За тэгээд энийг юу читүр зур нуучи энэ дээр дараад нүдэн дээр нь дараад. За би зүгээр л чигдүүл явчих тий. Тэгээ хоёлаа шинээр нэг хууц нэгээд. За энэ маань нэг хоёлаа хийх гээд байгаа хүссэн юу маань гэж ойлгож болно. Background. За тэнгүүдээ градиентаа сонгоно те. Хичээлээ ерөөсөө үзээгүй ер нь бол завдаагүй юу? Энэ нь бас ерөөсөө үзээгүй. Би өчтөр гээд нөгөө энэ тоглолт дараа сургалтаас. За окей. Боломж юм гарсангүй. За. Энэ дээр дардаг те. Дээр нь шууд дарчих. За энэ одоо хоёулагийн хувьд болохоор энд бас энэ зөв тийм. Өмнө энийг яцсан юм чи шууд энийг дарчих болно. Энэ аюу зүгээс. За тэгвэл за одоо яадаг вэ хоёлаа? За би сануулъя. Ямар ч хамаагүй нөгөө зүгээр л будчих. Ягаад гэхээр хоёлаа градиент сонгоцсон учраас. Ямар ч юм уу. Тэгээ одоо эхлээд нөгөө эн чинь нөгөө юу type tool чинь идэвхтэй байгаа. Сайн анзаарах юм бол харж байна уу? Энд. Тэгэхээр type tool-өө болиулаад тэр дээр дараад. За энд бол нэг хэрэггүй юу ороод ирчлээ. За энэ дээр дарчих. Хоёлаа үйлдэлээ зүгээр history-гаа буцаач. New layer гэдэг. Layer style гэж. Яг тэр хоёлаа нөгөө гардиан сонгоцсон шүү дээ. За тэрнээс хойш хоёлоо хийгээ явчих. За тэгэхээр одоо нөгөө fill буюу өнгөөр будах сонголтыг дарна. За би энэ дээр шууд дараад юу хийчих. Тэгэхгүй болохоор болон харагдахгүй байх шиг. За нэг газар клик хийчих маус нэгээрээ. Болчихжээ. За энийгээ болохоор хоёлоо доош нь дарна тий. Энд байх болно.
Энийний дээр. За. Энэ сонголт бас зүгээр юм байна те. Нэг арай юм. Чамдээ илүү. За хоо. За энэ байнгатлаа. Эний За одоо ямар үйлдэл хийх гэж байна? Тэрнийг хоёулаа мэдчихье. Яг одоо энэ ардлын энэ тооны төртөө аваад за одоо ингэж тэгээд энэ нөгөө дэлхийдээ зөвхөн байгаа энэ дураа болохоор жоохон дийшлүүлээд нөгөө за сонсч байна. Тэгээд энэ дээдлийнхаа булангийн нөгөө юугаар болохоор энэ хоёрыг байрын солино гэсэн үг шүү дээ тий. Тийм ингээд хамруулаад аваад шүү. За тэгээ тэгвэл хоёр контрол тийгээ дарна тий. Тэгээд шүү. Алтаа дараад маус нэг тэгээ багсгадаг тий. Санаж байна уу? Нэг булангаас нь. За би жоохон энэ дээр ч юм уу, энд ч юм уу shift-тэй дараарай бас. Нэг жоохон пагдаар болчлоо тий. Тэгэхээр хоёлаа ESC дараад хэмжээг өөрчлөө сурч. За болно бол яг. Би ESC даруулж байгаа шалтгаан нэг үндсэн юуг нь алдуулахгүй сурах гэдэг юм. Энэ хаа нөгөө юу санагдаж байна. Тэг пропорц алдчихвал онцгой болчихно. Тат. Жижигхэн болгож байгаа үстэй тий. За тэгвэл энэ хүртэл жижигхэн болгож. За тэгээ ийшээ нэг зөөхөлүүд. За наад болно хамаагүй зүгээр. Дараа нь юуч учраас за энд дараад энд дарна шүү. Интер эсвэл гарнаасаа. Одоо болохоор хоёулаа дэтийн болон shift-тэй дарна. Тий. Сүүлийн үеийн юу 2020 оныхан загварууд нь shift дарахгүйгээр зүгээр маусаа булангаасаа дарчингуул шууд томор юу пропорц алдахгүй томортой аюу амар байт. Ингээ шууд эвдэлж байгаа юм. За тэгээ. За тэгвэл эндээс нь жоохон нэмээд өгч. Тэгэхгүй бол налчхар болчихлоо. Болж байна. За энэ доороос нь жоохон. За авсан баха. За ингэ жоохон доошлуулах. За доошлуулахтаа болохоор юугээ төв move төлөө аваад за keyboard-ноос keyboard-ны дөрвөн зүг байдаг штэ тий. Дээшээ доошоо баруун зүүн гэсэн сум байдаг. Тэрний доод сумыг нь дараад нэг алхамаар ингэчүүл амар байдаг. Маусаараа баримжаагүй зөөснөөс ойр зургийн жижигхэн юу зөөвөрлөх төрөл. За одоо хоёулагийн хоёр хүн чинь түн хаах.
энийг хараа үндэсний мод гэх юм. Яа. Тэгээ Тэгвэл жоохон доошлуулж гарныхан дээр тасархаг нэг дээвэрний доор оруулахаар далд оруулахаар төсөөлөөд эсгэ дараад за хамаагүй тэгээд тавьчингуудаа интрээ дараад би дараагийн арга юу яах вэ? Бичгээр томруулах уу? За мод дараах үндэсний өдөр гэдэг юм харагдвал зүгээр юм бас тий. тэгээ болно хоёлаа тэрнийг арай өөр аргаар шийдчихье. За одоо тэгээд би яах юм тэгвэл за интрээ дараад тэнгуүдээ нам юугаар keyboard-ороо яг гоё юу гэж тааруулчих. За нэг иймэрхүү байж чад одоо хоёлаа энэ нэг бичгээ жоохон том болгоё те. тийм. Тэгэхээр энэ бичиг маань яг энэ зурган дээр бол одоо тохиромжгүй болсон байгааз. Хоёлаа өөр арга олъё. Энэ Google юу руугаа орж агаад за энэ дээр болохоор дизайн руу орчих. За байж байгаараа би энэ при юу руу орчих. Vectors энэгээр хоёлаа шийдчих. Тэгээд тэр хооронд энэ уншчлыг Illustrator нэгээд ер нь лицензэг болж байгаа юм шүү за. За энэ дээр дараад. За одоохондоо энийгээ төр зур цаашаа ичих. Яагаад тэгэхээр хоёул энэ дээр ажиллах хэрэг гарна. Энийхээ X дээр дараад. За одоо хоёлаа юу вэ наа? Хайна англиар одоо бан юу ribbon гэх юм болов тууцыг ч одоо ribbon гэх хаа. RI B тэгээд эдгээр юу бэлэн байж сонголтууд нь. Хоёул эндээс харж байгаа тохиромжтойг нь авъя. Тэхөө. За сонголтоо. Тэр нь гой сонголт хийгээрэй. За. юу яах гэдэг вэ? Энэ чинь оронд хоёлаа юу яд юм уу? Тууцаа яг хаан байсан. Би бас наадах чил бодоод байж байна. Тууцыг би ямар ч хэлсэн нэг сонгоод нэг энэ хавьд оруулаад ирд юм уу? За нэг л тийм жоохон юугүй харагдаад байна. Харин тийм. Зохимжуулаа. Харин мод тарих өдөр гээд ингэ бичих үү? Ингээд дээгүүр ингээд өргөлүүлээд үү? Тий. Ингээд бүр нөө дэлхийгийнхаа дээгүүр үү? Бүр тэгмээр байна уу? Хамаагүй. Эсвэл дэлхийгээ жоохон дээшлүүлэнгүүтлээ энэ нөгөө хүүхд энэ хүний нөгөө мод барьсан байгаа шүү дээ. Тий. Тэрэн дээрээс нэг барьсан байгаагийн дээгүүр нь ингээд өргөлүүлээд ингээд бичвэр явуулчих уу? Болно. Тэгээд болж юм тий. Тэгээ. Хүүхэн л болох. За тэгвэл тийм зүйл хийх үү? За тийм ээ. Тэгээд
одоо тэр нь болохоор юу тууз ашиглаж болох. За тууцтай хийж болно. Тэр бүр хийдэггүй яасан. Одоо ийм юм байж байна. Тэгэхээр энийг нь хараарай. Энэ нь болохоор төлбөртэй шүү дээ. Энэ дэж ах шүү дээ. Өнгөрчих шиг бол. Яг энэ доотлол харснаа. Энэ тий. Өнгийн солилцож болох юм чи. Хамаагүй зүгээр өөрөө гоё хараад үзчих л тэгж байгаа тойлоо сонголт хийчих. Энэ бас юу юм те санаа байна те. Тэгээд альны юу болчихдоо. За. Би болохоор ингэж бодлоо. За. Нэг жоохон доошлуулж яагаад. Энийг аваад энэ нэг цэцэгтэй чигээр нь аваад энэ модных нь орно болиулаад нөгөө дэлхий гар хоёроо тавиад энэ шарыг томруулаад үздэг юм уу? За. Тэгээ хоёлаа нэг үзчихгүй нэг үү? Тэгвэл хоёлаа татчих. За уншиж байна. За одоо хоёлаа нөгөө нэг юугаа мартцсан байж магадгүй жоохон сэргээ те. За аль бол аныга юу ч томруулч ихлээд энэ дээр дараад. За энэ дээр дараад. Энэ болохоор байнга энийгээ шалгаж байгаарай за. За. За энэ модыг нь хоёлаа их авчи. Дээр нь дараад. За бүр хялбархнаараа гэвэл Alt-а дараад маус нэгээ дараад үзтээ. Alt-а keyboard-ноос Alt-а дараад маус байна уу? Сонсогч байна уу? Хаяа таслаа. За. Alt-а дараад Alt-а дарангуудаа маус нэгтэйгээ модон дээр дарчих. Юу контролоо дараад үзтээ. Би нөө. За тэнгууд тухайн юу элемент сонгогчж байгааз. Тэнгууд нь устгаа авчи. За одоо ингэж нэг нэгээр нь устгах нь их төвөгтэй. Тэнгууд хоёлаа юу нэг юугаа дараад контролоо дараад тэгээд энэ хүртэл маус нэгээ чирчээ. Энийг оруулж болохгүй шүү. За нэг тиймэрхүү байхад болно. За delete. За одоо нэг жоохон юм үлдчихлээ те. Эднэрийг нь хоёлаа. Бас контрол. Зөв. За. Энэ нэг цагаан дэвсгэрийн юу устгахч болно. Наадхаш бас контролтойгоо дарж байгаа. Нэг ойртонгуул нэг итгэвчээд байгааз наа чи нэг юм байгаа байхгүй юу? Тэрнийг нь мөн адил за энэ хавьд ч юм уу дарж яагаад юу контролоо дарж яагаад маус нэг шүү за. За delete гэдэг үзээрэй.
Тэр чигээр нь устгачлаа хоёлаа. Контрол Z. За тэгвэл энэ хоосон зайн дээр дараад. За би яг оо. Хаана юу итгэж байгаа юм бол? Наваа өрхөр зүгээр ах шүү байна. Устцсан юм байна. Одоо болчих. Зөвхөн энэ хэсгэл итгэж чинь. Тэгэхээр өөр газар элемент байхгүй гэсэн. Тэгэхээр одоо хоёлаа юу яа? За маус аваарай. Одоо болохоор хоёлаа save гэдгийг устгая. Энэ бичгээ устгах чи ерөөсөө. За delete. Наа чи угаасаа зүгээр маус нэгээрээ л дарчаад болохоор юм байна. Тэг бүгдээр цуг итгэвчих юм байна. Ахаад нэг дарчих маус. За одоо дараад delete. Ахаад. За. Одоо хоёлаа энийг бүгднийг итгэвчүүлэн. Тэгвэл энэ сум дээр дарж хагаад гаргачих эхлээд. За одоо хоёлаа Photoshop руу оруулъя. Photoshop-ийн маань юм харагдахгүй байна. За яг ингээ энэ дээр дараад за би энэ энчээ дарчих. Дахиад за энэ юуг жоохон чирч талд оруулчлаа. За эсвэл маус өдөөч би зохицуулаад өгье. Төр байж байгаарай. За энэ тэглээд байгаа юм байна шүү дээ. Энэ. За ингээд энэ дээрээ дараад одоо болчихоц. За одоо ингэнгүүтээ юу хийх вэ гэхээр энэ зураг зүгээр ийшээ нэг оруулчих. Зөв наал тарч. За тэнгүүтээ эхлээд болж байна. За одоо юу хийх вэ гэхээр зөө хоёлаа. Энийг ямар ч гэсэн голлуулчих уу. Голынх нь над anchor point гэдэг тэр наанаас нь бити хурж байгаарай за. Аль болох арай өөр газараас чирж байгаарай. Наача арай өөр зүйлийг хийхэд ашигладаг. Өөрөөр хэлбэл наад зурагны чинь төвнө гэсэн үг байхгүй юу? Төвийг зааж идэг гэсэн. Томруулахад яг наад цэгээс чинь хаашаашаа том. Хэрвээ anchor point өөр газар ячих юм бол тэр газараас нь төвнө болно гэсэн үг. За бараг болохоор юм шүү. Жохон сунгачил та. Бано. 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 Тасарсан уу сая? За. Одоо л ингэж хөө энийг сонгочих уу?
За ингээ хоёул энэнийхээ пропорцийг алдуулахгүйгээр болж юм болохоор юм байна. Жохон хоёр тал руу жоон тэлээд өчөөр зүгээр л. За бас бүр нэг амар яач. За барыг болохоор юм шиг. Тэгээ энийгээ ингээ жоохон доошлуулчих. За нэг тиймэрхүү болгоод тэгэнгүүтээ хоёул яах вэ гэхээр энэ дээврээ зүгээр дээшлүүлчих л та. Болж гэнэ үү? Одоо бол интернет дарчих. Миний санаа болохоор тий. Одоо хоёул энэ юугаа зургаа энд байгаа тий. Энэ дээр нь дарчих. Нөгөө нэг энэ нэг жижигэн дөрвөлж юм байгааз. Smart object гэдэг хаа. Энэ дээр нь хараад өгч. Тэгэхээр тухайн зураг руу орно гэсэн үг. Хоёр удаа. Юу яцсан дээр юм байна. Саний шар одоо энэ шар байгаа шүү дээ. За тий. Энэ шарцсан тийм бүхэмжгүй юм байна. За. Нөгөө дээр нөгөө дөнгөлсөн юм байна гэсэн шүү дээ. Ааха. Их бидний явчих юм. Одоо юм үүсгэхгүй. Би болохоор за хамаагүй миний зүгээр яг санаа нэмээсээ энэ дээврээ зүгээр л дээшээ болгоод тэр дээшээ болонгууд нэг хоосон зай үлдэн штэ. Тэр хоосон зайн дээр хоёлаа нөгөө нэг баннер оруулчих гэж бодож ирсэн байхгүй юу? Ийм шар чигрээ. Тий. За жишээлбэл хоёлаа зүгээр юу санаагаа хоёлаа буулгаад үзье л да. За ингээ хадгалчингууд тухайн зургийн маань юу өөрчлөгдөж чад. Нэг иймэрхүү байдлаар юу яа гэж бодож ирсэн. Тэгээд энэ шар банрынхаа юуг өөрчилж болно. Өнгийн дэвсгэр мэмсгэр өөрчилж болох юм чинь. Ийм санаа гаргах гэжсэн. Иймэрхүү байдлаар гэж бодсон байхгүй юу? Тэгвэл хоёлоо байна уу? Нөгөө юугаар нь үцэх үү? За. Манай хоёр гоё модод барьсан таглаад. Нөгөө яг энэ зүгээр наан цаана оруулчих болно л доо. Нөө мод версн таглагдаад байвал нөө леер ер нь бол леерээ наан цаанаа гаргаж юу яадаг санаж байна те. Тэнгүүд тухайн зураг маань тий гэдэг санааг үүс. За тэгвэл Illustrator руу орж яваад энийгээ Ctrl Z гэдэг чинь. За save. За одоо Photoshop руу орчих. Save хийгээгүй юм те. Illustrator дээр энэ рүү орч зүгээр нээлттэй байгаа угаасаа. Одоо энийгээ энд гарах зураас дээр ч юм уу ESC дээр дарангуудаа save. Дахиад дарчих хөшөө бүр гаргачих. За. Тэгээд save дарчих. Энэ нөгөө нэг бүр өмнөх улаан зураас маань байгаад байгаа юм. Тэгээд толгойч хэрэглээд. Тэгээд Ctrl S.
Хадгалагдсан бол одоо хоёлаа Photoshop руу ороод байршуулна. За одоо саяныхаа баннерыг бол хэрэггүй гэж бодож ивэл устгах чинь гэсэн үг. За одоо хоёлаа юу хийх вэ гэхээр энийг сонгоно. Pen tool-ыг сонгоно. За энэ нь болохоор яг битээрээ одоо хүсэж байгаа зүйлийг хийн гэсэн үг. Эхлээд яг тэгш шугамтайгаар иймэрхүү нэг юу татчихъя. Шот яахгүй шүү. Энийг би заагаагүй болохоор одоо юу хийх нь би хэлээд өгчээ. За энэ төлөөр. За тэгэхээр pen tool маань болохоор янз бүрийн юм тастаж авах ч юм уу маш одоо өргөн хэрэглэгддэг тийм юу ихгүй юу? Хэрэгсэл гэх юм. Photoshop-ийн одоо маш гоё хэрэгсэл гэж ойлгож болно. Тэгээ энийг яадаг вэ гэхээр би ч нэг control Z эндээс нэг хийчих. За ингэж. За зөвхөн өнөөдрийн үед хоёлаа юг ашиглаж хий за. Pen tool-ээр нөө зураг мураг зурхад маш их хэрэглэгддэг. Одоо энэ элементийг зөвхөн энэ хэсгийг авах ч юм уу тийм тохиолдолд pen tool дээр ашиглаж одоо энэ хүнээс нь энийг магадгүй навчийг нь салгаж авах шаардлагатай тэр болвол энэ pen tool-ыг ашигладаг ер нь бол. За өөр бусад тохиолдолд вектор зураг зурах ч юм уу нөө одоо яг энэ шиг ийм төрлийн зургнууд зурах одоо retouch гэдэг юм. Энийг одоо юу гэж нэрлэхээр дахиж сайжруулах ч юм уу нэг тийм утгатай байхгүй. Retouch дээр хийхэд бол маш хэрэглэгддэг. Гоё түүл байгаа. Би энэ одоо яг заах юм байгаа. Энийг яг яаж ашиглах вэ гэдэг эхнийхээ юу руугаа ороод байна. Гарнаасаа би өөрөө контрол Z хийж болохгүй болохоор юу яагаад таашаа за. Эхлээд нэг цэг хатгана. Хоёр дахь цэгээ хатгаад маус нэгэ тавихгүй. Ингэж хэлбэр гаргадаг. За энэ нэг сайн анзаарах юм бол хоёр талдаа бөөркийтэй нэг шулуун зураас агаад байл. Энэ нь болохоор яадаг вэ гэхээр тухайн нэг дараагийн гарах зураасны маань хүчийг чиглүүлж өгдөг гэсэн үг. За